Дараагийн мэдээлэл танилцуулъя. Сингапур улс хатуу чанга хууль дүрмтэй гэдгээрээ дэлхийн нийтэд танигдсан. За тэгвэл энэ удаад тус улсын зүгээс дээрлэгэлттэй болон сахилга батын зөрчилдөд тэмцэх зорилгоор багш нарт онцгой эрх олгосон байна. За багш нарын хувьд ийм одоо сахилга батын зөрчил гаргасан хүмүүст саваагаар зохих шийтгэл оногдуулах боломжтой болсон байна. За энэ талаар боловсролын сайд бол батлан мэдгдсэн. За тэрээр хэлэхдээ манай сургуулиуд бусад бүх арга хэмжээг бол аваад үзсэн. За энэ хамрах хэмжээ нь хангалтгүй байгаа учраас цахилгаан арга хэмжээ болгон саваагаар зогтөг. За энэ нь бол зөрчлийн ноцтой байдлыг харгалзан үзсэн хэрэг гэж тус улсын боловсролын сайд Desmond Lee мигмар гарагт парламентын чуулганд хэлсэн үгэндээ мэдгдсэн байна. За тэрээр энэ үеэрээ парламентын гишүүдийн тавьсан асуултанд хариулсан байна. За энэ үеэр тэрээр хэлэхдээ 9 настай хүүхдүүдийг саваагаар зохино сэтгцэн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх асуултанд хариулахдаа тэд сурагчдын аюулгүй байдлыг хангахын тулд хатуу дүрм журмыг дагаж мөрддөг. Жишээлбэл саваагаар зохихыг зөвхөн сургуулийн захирал батлна. За ингээд зөвхөн эрх бүхий багш нар л гүйцэтгэх ёстой гэж Desmond Lee хууль тогтоогчдод хэлээд шинэ тогтолцоог 2027 оноос Сингапур улсын сургуулиудад нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ хэлсэн байна. Боловсролын яамны вебсайтад дурдсан удирдамжинд зөвхөн эрэгтэй сурагчдыг саваагаар шийтгэж болно гэж заасан байгаа юм байна. Саваагаар зохин зөвхөн хөвгүүдэд сахилгын арга хэмжээ бөгөөд ноцтой хэрэгт заашгүй шаардлагатай үед хамгийн сүүлийн арга хэмжээ болгон шийтгэл энэхүү шийтгэлийг ногдуулна гэж бичсэн байна. За гэвч бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдүүд дээр дэлхийд даяар хүүхдүүдийн 4/1-ээс одоо илүү хувь нь сургуульд бие махбодын шийтгэл амсдаг гэж үзээд энэ практикийг аль болохыг зогсоохыг улс орнуудад уриулж байгаа. За гэтэл бол Сингапур улс үүний эсрэг арга хэмжээ авч байгаа нь олон нийтийг цочирдуулж байгаа юм. За хүүхдийн бие махбодын шийтгэлийг үр дагавар нь насан туршдаа үргэлжлэдэг бие махбодын болон сэтгцэн эрүүл мэнд боловсрол нийгмийн болон мэрэгжлийн үйл ажиллагаанд нь энэхүү байдал нь сөргөөр нөлөөж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2025 оны 8 дугаар сард нийтлсэн тайландаа дурдсан байна. Сингапур улсын хувьд энэхүү одоо хатуу чанга хууль тогтоомжтой холбоотойгоор 4-р сарын сүүлээр Францын нэгэн өсвөр насны хүүхдийг жүржин шүүс зардаг автомат машины соруулыг долоогоод буцааж хийснээс нь болж 2 жилийн ял ногдуулахаар төлөвлөж байгаа. За гадаадын өсвөр насны хүүхдүүдэд энэхүү одоо хатуу арга хэмжээ авч байгаа зөрчсөн хэрэг нь бол анхны тохиолдол нь бас биш юм байна. За хамгийн анхаарал татсан хэрэгүүдийн нэг нь 1993 онд Америкийн иргэн Майкл Пиг хулгайлагдсан эд зүйлийг хадгалж хэд хэдэн машиныг шүшигт будгаар сүйтгэсэн хэрэгээр баривчилсан явдал болсон. За тухайн үед 18 настай байсан Пиг 4 сарын 20 хял 6 удаа саваагаар зохих ял оноож байсан. За уг хэрэг нь олон улсад шуугаан дэгжээж тухайн үед Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Билл Клинтон асуудалд бол оролцож одоо тухайн ялыг хөнгөрүүлэх талаар Сингапурын талтай ярилцсан. За ингэснээр ялыг 4 сар болгож бууруулж байсан. За Сингапур Вашингтон хэдийгээр хүчтэй дарамт үзүүлж байсан ч гэсэн саваагаар зохих ажиллагааг явуулсан хэвээр байсан. За гадаадын иргэдийн хувьд ч гэсэн өөрийн хуулийг дагаж мөрдөх нь чухал гэж үзэн Америк хэдийгээр Америк болон Сингапурын харилцаанд нөлөөж байсан ч гэсэн тухайн саваагаар зохих ялыг гүйцэтгсэн хэвээр байгаа юм. За харин Монгол улсын хувьд бол Сингапуртай харьцуулахад хүний эрхийг хүндэтгэх, за хүүхдийг бие махбодд нь ямар нэгэн байдлаар ял одоо шийтгэл оноохыг бол хоригдсон ийм одоо твшилтэд улсын тоонд ордог. За манай улсын хувьд хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг бүх орчинд хуулиараа хориглож чадсан дэлхийн 49 дахь улс Азийн 3 дахь зүүн болон зүүн өмнөд Азийн анхны улс болсон гэдгээрээ олон улсад хүний эрхийг хүндэтгдэг улс гэдгээрээ танигдаж байгаамаа. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.